бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Од цогцлол сургуулийн бие тайврын багш Батарч байна. За би 2012 оноос эхлэн Од цогцлол сургуулийн хөнгө атлетикийн секцийг хичээлүүлж ирсэн. Анх секцэнд маань 7-оос 9-р ангийн 10 гаруй сурагч хамрагддаг байсан бол одоо жилдээ 40-с 50 сурагч манай секцэнд хамрагдаж байна. За сүүлийн 2 жилд Од цогцлол сургуулийн тамирчид хөнгө атлетикийн тэмцээнээр улс болон олон хотын тэмцээнд амжилт гаргаад ирсэн. За үүний нэг жишээ нь бол сая болсон 2015 оны 9-р сарын 14-өөс 16-ны хооронд болсон Монголын хүүхдийн 5 дугаар их наадамд Од цогцлол сургуулийн 5 тамирчин Дархуул аймагт төлөөлж оролцоод 9 медаль аваад ирсэн байгаа. За мөн 2015 оны 9 сарын 20-нд болсон 2000 оны олон төрөлтийн өсвөрийн усын арга шалралт тэмцээнээс 8-гийн ангийн сурагч Г Ануужин уртын харилцааны төрөлд алтан медаль, тус тэмцээнээс 2 алтан, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд ирсэн. Завшааныг ашиглаад тусад дэмждэг хүмүүстээ баярлсан талархснаа илэрхийлье. Дархуул аймгийн спорт хорооны ахлах дасгалжуулагч Сүхбаатар багштай баярлж авдаг хэлье. За тэгээ миний багш болох Дархуул аймгийн 1-р 10 жилийн 1-р сургуулийн багш Орлогийн Батэлэг гэж хүн байгаа. Монгол улсын хөнгө атлетикийн спортын мастер, Монгол улсын рекорд тамирчин байгаа. Багштай баярлж авдаг илэрхийлье. Сайн байна уу? Намайг Гандүксийн цаалмын гэдэг би Од цогцлол сургуулийн 12-ийн ангид сурдаг. Би хөнгө атлетикаар хичээллээд 8 дугаар ангиас хойш хичээллээд нийт 5 жил хичээлсэн байгаа. Тэгээд гаргасан амжилт гэвэл хамгийн эхлээд би аймгийн аврагт орж мөнгө хүрэл медаль хүртсэн байгаа. Тэгээд энэ түүнээс хойш одоо хамгийн том тэмцээн маань хүүхдийн их наадам болон одоо Орос Монгол хэлтийн хамтарсан Монгол урлагт хүүхдийн спортын их наадмууд байгаа. Намайг Ахмын аврагт Ануужин гэдэг. Би Улсын дөрөвний Од цогцлол сургуулийн 8-ийн ангид сурдаг. Тэгээд хөнгө атлетикаар 3 дахь жилдээ хичээлж байгаа. Анх Таршиг багш дээр хичээлж эхэлжсэн. Намайг Хотгон хорийн Мөнх Түмэн гэдэг. Улсын тэргүүний Од цогцлол сургуулийн 12-ийн Г ангид сурдаг. Хөнгө атлетикийн спортоор хичээллээд 2 жил гарсан болж байна. Хөнгө атлетикийн спортоор хичээлэхэд гол нөлөөсөн хүчин зүйл юм бол тэгээд багаагаас л ер нь бол хөөж хараадаг. Ер нь ангиас хөөж ямар нэг юм дээр ордог байсан. Тэгээд үүнийг манай Батарч маань авч хараад би аймгийн аврах шалралт тэмцээнд 2013 онд анх орж ирсэн. За яагаад хөнгө атлетикийн спортыг сонгох болсон юм бэ гэхээр хөнгө атлетикийн спорт маань өөрөө спортын хатан гэж явдаг. За спортын суурин юм аа. Хөнгө атлетикийн спортоор хичээлэх болсон хаан бол хөнгө атлетик спортыг бол ер нь бол спортын хатан хаан гэдэг утгаараа бүх спортын суурь болж өгдөг. Бүх спортын хөдөлгөөн, элемент, дасгал хөдөлгөөнүүд нь ордог байдаг. За тэгээ хөнгө атлетикээр суурьа тавьсан хүмүүс бол бусад спорт руу хөрөх чадвартай. Бусад спорттой амжилт их гаргадаг. За наа нэмд оржин Тэнгис гэдэг. Би Улсын тэргүүний Од цогцлол сургуулийн 11-ийн бие анги сурдаг. Намайг анх 2014 оны 3 сарын үед оршихоо агш надтай уулзаад чи нэг аймгийн аврагт ороод хажээгээд тэгжсэн. Тэгээ би бэлтгэл хийгээд тэр үед аймгийн аврагт орж ирсэн. Олон төрөлтийн аймгийн аврагт. Тэгээ олон төрөлтийн аймгийн аврагт 600 м төрүүлээд нийлбэрээр хүрэл медаль авч ирсэн би. За би бол багш мэргэжилтэд их дуртай. Яагаад гэвэл багш мэргэжилтэд хүүхдтэй ажилладаг. Тийм учраас багш мэргэжилтийг хайртай. Оршихооч ер нь тийм юм сайн зөвлөдөг, сайн заадаг. 2015 оны 9 сарын 14-өөс 16-ны хооронд болсон Монголын хүүхдийн 5 дугаар их наадамд Од цогцлол сургуулийн 5 сурагч Дархуул аймагт төлөөлж оролцоод 9 медальтай ирсэн. Намайг Базраа гिचгийн Базраа гэдэг. Би Улсын тэргүүний Од цогцлол сургуулийн 12-ийн А ангиас суралцдаг байгаа. Тэгээд би болохоор саяхан болсон хүүхдийн 5 дугаар их наадамд өөрөм цэгц шидэлтийн төрлөөр ороод мөнгөн медаль хүртсэн байгаа. Тэгээд энэ тэмцээндээ болох юм бол уламжлалт гэх юм бол 4 жилд нэг болдог гэдэг утгаараа маш өргөн үрээд хамарсан. Тэгээд тэмцээнд одоо тамирчид гэх юм бол маш шансаа өндөр улсын тэмцээнүүдээс алтан мөнгө медаль авч ирсэн. Дандаа шигшээ тамирчид ордог байгаа. Манай Батарч багш маань болохоор маань сургуулийн биеийн тамирын багш. Тэгээд хамгийн анх болохоор хамгийн анх сургуулийн спортикадаар бүрэн цэцгэлтийн төрөлд наа орж явах Батарч багш маань намайг хамгийн анх ороод аймгийн анх тэмцээнд орооч би чамайг
бэлтгэж оруулж өгөө гэхэд бис орсон. Тэгээд манай Батаршуу багш маань болохоор маш бус багшнаас юугаараа давуу юм бэ гэх юм бол одоо хүүхдтэй маш зөв болгосон. Яг ингээд тулж харьцаж яг анд нөхөд найз шиг дотн харьцдаг. Тэгээд яг ингээд тулсан үед болох юм бол манай Батаршуу багш маань ингээд яг тэмцээнд орохын өмнө яг ингээд найз шиг яг ингээд миний ах аав ээж шиг байж ингээд бидэнд тусаж дэмждэг байгаа. Тэгээд Батаршуу багш маань болох юм бол маш хөнгөн атлетикийн төрлөөр маш олон хүүхдийг бэлдэж хүүхдүүд нь ч гэсэн маш олон төрөлд амжилт гаргаж одоо хүртэл маш сайн явж байгаа. Бол хүүхдээ илүү ойр харьцдаг. Яг л аав нь ах нь шиг бидрийг маш сайн сонсоод энэ дээр чи ингэж алж ш энийг ингэ ажиллаа. Чи өөрөө ингэж нэг спорт ингэж хүүж байгаа учраас энэ чинь ингэж ажиллаад үг гэх. Ер нь бол маш сайн зөвлөгч. За би бол багш мэргэжилтэд их дуртай. Яагаад гэвэл багш мэргэжилтээр хүүхдтэй ажилладаг. Тийм учраас багш мэргэжилтийг хайртай. За нийт сурагчтай хандаж хэлэхэд хөнгөн атлетикээр хичээлдэж цэвэр агаарт биеэ эрүүл зөв хөгжүүлцгээе.